Яг 100% ямар ч мөнгө цуглуулах боломжгүй гэдэг зүйл бол бас ор тас худлаа зүйл шүү манайхаа. За сайн уу манайхаа. За дараагийн шинэ бичлэгээр уулзч байгаа баяртай байна. За өнөөдрийн бичлэгээр болохоор та хэдэд Чехэд гэр бүлээрээ амьдрахад ойролцоогоор тэг хэр их зарлаг гардаг вэ? Мөнгө ер нь цуглуулах боломжтой юу? Ер нь тэг тогтмол ер нь заавал ер нь хэдэн төгрөг болон тэг корона мөнгө төлөх ёстой вэ гэдэг тэг иймэрхүү мэдээлэлээр яг өөрийнхөө сарын зардлыг та хэдэд танилцуулъя. За тэгээд эхний ээлжинд ямар ч хэсэг хэдүүлээ. Жохон гоё суух газар болъё тий. Тэгэн гутлаа би та хэдэд маш гоё зэгцтэй тэгээд тайлбарлаад хэлээд өгье. За. Ихэд яг зардлуудаа цээжээрээ хэлэх гэхээр яг тийм нарийн зөв тоо бас гаргаж чадахгүй бах. Тэгээ ер нь бол яг ийм зарлаг гардаг гэж хэлээд тэгээ бичлэгээ оруулахдаа яг монгол мөнгөөр чех короноор нь бичээ тэгээ эвлүүлээд оруулчихсан юм манайхаа. За нэг айтайхан гоё суух газар болчлоо. За тэгээд эхний ээлжинд ямар ч байсан яг яаж яг гэр бүлэрээ энд ирсэн бэ гэдгийг бас та хэдэд хэлье. За ямар ч байсан эхнэр бит хоёрыг цуг ирснийг та хэд бүгдээрээ мэдж байгаа бах. За тэгээ эхнэр бит хоёр нийтдээ нэг жил 4 сар ажиллаад тэгээ 2025 оны 6 сард хоёр хүүхдүүдээ ирэхэд татах бүх процесс маань одоо ер нь бол явж эхэлсэн. Тэрнээс өмнө бол яасан бэ гэхээр би жил 6 сарын хугацаанд ерөөхдөө нөгөө банкнаас зээл аваад наашаа ирсэн байсан болохоор тэр зээлүүдээ бүгднийг шахаад төлөөд те ер нь бол нэлээд санхүүгийн өндөр дэглэмтэй ер нь бол өнгөрсөн. За тэгээд хүүхдүүдийн мэдээч наашаа ирэхэд бас нэлээд олон сая төгрөг хэрэгтэй байсан учраас тэр мэрийг хүртэл цуглуулах гэж ер нь бит хоёр маш их гүрийж жил гарын хугацааг өнгөрсөн. За гүрийлт ер нь ямар шүү явсан бэ гэхлээр ер нь бол би бол өдрийн яг 1 кол идэл тэгэл ер нь өөр ямар ч зардал байхгүйгээр ер нь бүх мөнгөө цуглуулаа. Тэгээд 20 сая төгрөгийнхаа зээлээ ч гэсэн маш хурдан тэгж дарж исэн. За тэгээд хүүхдүүдээ авах процесс ер нь ямар шүү явагддаг хэдэн сая төгрөг ордог вэ гэхлээр эхний ээлжинд хамгийн чухал юм нь ер нь хамгийн багадаа 6 сар болоо тэгээд хүүхдүүдээ Монголоос авч болох эрх нь үүсдэм билээ. Тэрний дараа нь мөнгө байршуулна гэдэг бас нэг том асуудал болж байгаа. Тэр нь 150 мянган корон хамгийн доотлон. За тэгээд 150 мянган корон нь болохоор Монгол мөнгөөр чинь бараг 20 хэдэн сая төгрөг болчихж байгаа байхгүй юу? 25 ав юм хайш. Тэр мөнгийг хүртэл би ингээд нөгөө нэг цуглуулад тэгж мэгэж хүртэл амар их ингээд хугацаа алдчихсан байхгүй юу? Тэгээд тэр мөнгөө цуглуулчаад тэрүүгээрээ байршуулангуутлаа хүүхдийнхаа шаардлагатай бичиг баримтынхаа нэг материалыг ингээд бүрдүүлчихэж байгаа байхгүй. За тэгэн гуутлаа хүүхдүүдийн бичиг баримтыг орчуулна гэдэг нэг зардал гарч байгаа. За тэр зардал нь ойролцоогоор хэдэн төгрөг вэ гэхлээр манай хоёр хүүхдийг болохоор 6500 болсон санагдаад байна. За 6500 гэдэг нь болохоор нэг сая гаруй төгрөг болж байгаа. За тэгээд тэрэн дээр нэмэгдээд визний мөнгө гэж авдаг. Тэр нь болохоор нэг хүний 100 евро. За нийт ингээ 200 евро болж байгаа. За 200 евро нийлээд бас нэг 850 мянган төгрөг болж байгаа тий. За үүнээс гадна хүүхдийн даатгал гэж одоо маш том асуудал байгаа. За тэрийг бол ерөөсөө гадаад хүм болгон төлөх ёстой байдаг. За тэрийгэ төлжиж дараачих процессууд ингээд нээгддэг. За тэрэнд нь юу орох вэ гэхлээр нэгдүгээрт виз нь гарах магадлал өсөд ирж байгаа. Хоёрдугаарт сургуульд орох боломж нь нээгдэж байгаа байхгүй юу? Гуравдугаарт за эмнэлэгт үзүүлж болно гэж байгаа. За хамгийн гол одоо 3 юм чи одоо энэ шүү дээ тий. Хэрвээ энэ даатгалыг хийлэхгүй бол хүүхдийнх нь виз гарахгүй. За тэгээд дээрэс нь ирсэн ч гэсэн одоо сургуульд бас орох боломжгүй болж байгаа. За тэгээд энийг чинь бас ингээ тий ганц 2 сараар нь хийж болохгүй. Заавал жилээр нь хий гэж байгаа байхгүй. За тэгээд жилээр нь хий гэхлээр 2 хүүхдийн даатгал чинь нийлээд нэг өсөндөө 40 хэдэн мянган корон болж байгаа. 43 мянган корон боллоо. За тэгээд нөгөө 150 мянган короноос чинь ингээ зардалт явчихж байгаа. Үлдсэн мөнгө нь болохоор ерөөхдөө Монгол явахтаа зарцуулж байгаа байхгүй. За Монгол руу мэдээч одоо явж байгаа юм чинь зүгээр явахгүй тий. Дээрээс нь энэчнээс хамаатан садан тий ойр зүрийн хүмүүс юм авах хэрэгцээ гарна. За тэгээ очиод бас зүгээр буцаад наашаа ирэхгүй учраас хөдөө мөдөө явна. За тэгээ тиймэрхүү багсаг зардлууд орж байгаа тий. За тэгээ Монгол явж байгаа хүмүүс бол бүгдээрээ л ер нь тэгдэг бах төө мэдж байгаа бах энэ процессыг. За тэгээ иймэрхүү зардал гардаг. За тэгээ дээрээс нь дахиад тусдаа 3 хүний онгоцны зардал гэж гардаг За энэ онгоцны зардал нь нийлээд бас 4 сая 500 болсон санагдаад байна ер нь бол. Тэр хавцаа болсон баг. За ингээ нийлээ нөгөө цуглуулсан байсан
150 мянган крон маань ямар ч гэсэн ингээд тэр чигээрээ хүүхдүүд татах болон Монгол ирж буцахтаа нийлээд ингээд тэр чигээр ингээд дуусч байгаамаа. Тэгээ нийт зардал нь 25-6 сая төгрөг болж байгаа байхгүй юу. За ирчлээ те гэр бүлэрээ боллоо. Одоо ингээд гой санаа амарлаа гэж бодож штэ те. Бодож байгаа хэрнээ бас эхнэрийнхээ тийм хэцүү өмрийн үйлдвэрт бас ажиллуулад юмргүй штэ те би ч. Байг тэгэл төмөртөө нослоо. Манай ихтер ч хумс боддог учраас одоо өөрийнхөө хүссэн юм хийх хэрэгтэй штэ. Энд чинь бас хумс боддог болохоор бас их давуу талтай чаддаг юм болохоор тэрийг хийгээд маш ингээд боломжтой бас ингээд орлоготой болчдөг байхгүй юу. За тэгээд тэрүүгээрээ эхнэрийнхээ шууд үйлдвэрээс гаргачихлаар бас болохгүй болчихж байгаа байхгүй юу. Шууд ингээд ямар ч юм үгээр гэртээ ингээд байхлаар чинь бас санхүүгийн дарамттай учрна шүү дээ тий. За тэгээ нөгөө нэг даатгал чинь сар болгоны нэг хүүхдийн 2025 онд бол нэг 2840 байсан санагдаад байна. 2840 крон нэг хүүхдийн. За тэгээ энэ жил болохоор 2026 оноос эхлээд нэг хүүхдийн 3050 болцсон ер нь бол сар болгон төлнөө гэсэн үг. Тэгжиж хүүхдүүд чинь энд сурна, боловсрон, за тэгээ эмнэлэгт үзүүлэн те дараагийнхаа ингээд үйлчлэгээнүүдийг авч болох тийм эрх үүсэж байгаа гэсэн. За тэгээд ямар ч хэсэг битүүрээ ярилцж хагаад шинэ хүүхдтэй болохоор шийдсэн байсан. Тэгээд шинэ хүүхдтэй ер нь бол олцоод тэгээ Монгол явсан гэсэн үг байхгүй юу. Тэгээ манай ихнэр Монгол явахдаа жирэмсэн байсан гэсэн. Нэг сартаа буцаж ирэнгуутлаа үйлдвэртээ өргөдлөө өгөөд тэгээд ер нь бол ажилласаа гараад одоо жирэмсний декрет гэж ярих юм байна тий. Декретэн дээр ерөөхдөө гарсан. Тэгвэл энэ дээр ингээд маш юм алдангтай болж байгаа байхгүй юу. За яагаад тэгэхээр манай үйлдвэр чинь монгол хүмүүстэй ийм нэг тохиролцооны гэрээ гэж хийдэг ажлын гэрээ. Уул нь бол хуулиндаа гадаад ч байсан те чехч байсан хүмүүс ингээд жирэмсэн болоод гаргахлаар даатгалын компаниас нь үйлдвэрээс нь ингээд төлж явах ёстой байд юм бэлээ. Гэхдээ анханасаа бид хэдэд ингэж гаргаж байгаа гэрээ нь болохоор тохиролцооны үндсэн дээр ингэж хийгдсэн гэрээ гэдэг утгаараа одоо ингээд те хуулийн ямар нэгэн байдлын ч юм уу ашиглаад тэгээд тийм жирэмснийх нь гарах те төрснөөс нь хоошоо ингээд даатгалын төлөх тийм ингээд зүйлт огт байхгүй шууд жирэмсэн болол ажлын гэрээ дуус хүртэл одоо те нийгмийн даатгалаасаа ингээд цалингийнхаа тэдэн хувийг ч юм уу те 70% авч хагаад тэгээд төрснөөс хоошоо шууд ингээд ажлаас шууд ингээд автоматар шууд халдаг. Одоо манай үйлдвэр яг тийм байсан. Тэргүүрээ аягүй хатуу. Тийм учраас санхүүгийн дарамтан дээр дахиад нэг ийм процесс нэмэгдэж байгаа байхгүй юу. Тэр нь юу гэхээр эхнэрийнхаа бас даатгал. Хэрвээ энэ даатгалыг төлөхгүй бол эхнэрээ маань виз гарахгүй. Дээрээс нь энд байх бас ямар ч боломжгүй болоод ирж байгаа байхгүй юу. За тэгээд шинэ хүүхдтэй болсон болохоор шинэ хүүхдийн дахиад нэг даатгал 3050 ч орж ирж байгаа. За нийт ингээд сар болгоо 9050. За эхнэрийн даатгалыг нэмэхлээр эхнэрийн даатгал арай бага 2400 хавцаа байсан санагдаад байна. За энэ мөнгийг бол ерөөсөө сар болгон төлж байгаа. Бүр сар болгон ямар ч одоо нэг сар өнжөө дараасаа төлнө гэсэн юм байхгүй. Яг ингэж сар болгон төлж байгаа. За тэгээ үүн дээр нэмэгдээд ямар тогтмол зардал гардаг вэ гэхээр бид ч одоо амьдарж байгаа шүү дээ те. Ямар нэгэн байр байшинд амьдрахгүй болохгүй шүү дээ те. Тэгэхээр яг ийм зардал нэмэгдэж байгаа. За байрны төрөөс бол энэ Чехэд ойролцоогоор 16-аас нэг 18 мянган крон байдаг. За манайх бол 18 мянган крон. За тэгээд сар болгон энэ мөнгө тогтмол гардаг гэсэн. Хамгийн том зардал нь энэ баггүй юу. За тэгээд жижиг зардал гэх юм бол мэдээч мах хэдэн те. Мах хэдэхгүй бол одоо монгол хүмүүс чинь явахгүй шүү дээ. Яаж ч утсан. За энд болохоор тэгээд мах ерөөхдөө хилэн анх ирэхэд бол нэг 140-с 160-ийн хооронд байсан цул мах. Харин одоо болохоор 190-с 210 кроны хооронд болсон. Нэг хилэн. Тэгээд яг дэлгүүрээс авахлаар дэлгүүрөө махнууд ерөөхдөө ингээ угаацсан. За тэгээд байдаг хүмүүс ер нь мэдэндээ угаацсан ямар ч амтгүй. Тэгээд дээрэс нь арай л үнэтэй байдаг байхгүй юу? 260, 280, за 300 крон гэж байдаг байхгүй юу? Чи манай монгол хүмүүс ерөөхдөө мах зардаг. Тэдрээс нь ярьж байгаа л ер нь гайгүй мах аваад сар болгон хэрэгэлдэгэ гэсэн үг. Гэртээ бүргүүлээл авчдаг. За тэгээд тэр зардал нь ойролцоогоор хэд болдог вэ гэхээр манайх бол сард нэг 4000 кроны мах иддэг. Яг гэр бүлэрээ гэсэн. Үүн дээр үхрээ мах орж байгаа, дахиа мах. За иймэрхүү хэмжээний мах иддэг. За тэгээд үүнээс гадна дахиад нэг зардал байгаа. Утасны төлбөр гэж бас овоо өндөр зардал гарнаа. За манай эхнэрийн утасны төлбөр болохоор за нэг 1000 крон гардаг сар болгон. За минийх болохоор ер нь нэлээд өндөр гардаг. Ойролцоогоо 1700-аас 2200-ийн хооронд ер нь сар болгон гардаг. За тэгээ яагаад тэгж амар өндөр гардаг вэ гэхлээр нэгдүгээр одоо ингээд олон улсаар ингээд энэ тэндгүү явж байгаа учраас дата бол ерөөсөө хамгийн хэрэгтэй зүйл байдаг.
За тэр датаг бол нэр үнэхээр явахгүй шүү дээ тий. Бүх ингээд газрын зураг, map, за тэгээ хаяг, дээрээс нь ажилтайгаа холбогдох те ийм процессууд бүгдээрээ ингээд уцтай интернеттэй байхгүй бол ингээд болохгүй байдаг учраас хамгийн үнэтэй багц буюу Европод 107 ГБ сар болгоо ашиглах тийм багцыг идэвхжүүлсэн. Тэгээд тэрүүгээрээ ингээд тэр нь болохоор 5XL гэж явдаг. Дата үнэгүй болоо явчихдаг. Хязгааргүй яг энэ багцанда. За тэгээ Европын холбооны ус руу гараа те Чехээс гараа явчих юм бол нөгөө 107-оос их хасагтаа явчихдаг гэсэн үг байхгүй юу. За тэгээ өмнө сар чинь би чинь нөгөө 107 маань дуусаад тэгээд 7 хоног бол нэлээд хэцүү явсан шүү дээ. Том тэрэгний мапа зөвхөн ашиглаад. Тэгээ азар нөгөө мэддэг газрууд таарсан учраас тэрийг ингээд аргалж агаад мап том тэрэгний мапан дээрээ хараад дараа тэгээд ингээд явцаар хагаад 7 хоног дуусгаад дараачийн сар руугаа ингэж ороод датагаа ингээд оруулж ирж исэн. За тэгээ иймэрхүү зардал байдаг. За тэгээ энэ дээр ороогүй зардал нь юу байгаа бэ гэхлээр одоо ойр зүрийн хоол хүнс болон хүүхдүүдийн хичээлийн одоо нэмэлт зардлууд орж байгаа. За энэ бүгдийг бол манай эхнэр зохицуулдаг. За тэгээ иймэрхүү юмнуудыг бол ороогүй. Энэ зардал бол мэдээч маш өндөр гарч зүйдэ тий. Өглөө болгоны хоол хүнс талах. Тэ одоо элгэний нугш, хям, сэндвич. За тэгээ дээрэс нь хүүхдүүдийн жижиг сажиг сургалтын төлбөрүүд орж байгаа. Хоолны мөнгө нь орж байгаа. Эдний сургуулиуд нь нөгөө хоолтой. За тэгээ хоолных нь мөнгө нь болохоор сар болгон бас нэг хүүхдийн 1300 крон гэсэн шиг санагдаад байна. 1300 крон авдаг. За тэгээ хоёр хүүхдийн болохоор 2600 крон болчихж байгаа гэсэн. За тэгээд мэдээч аял зугаалгаар явбал хөөрхөн тэ 200 300 крон гээд 7 хоногтой ч юм уу эсвэл 14 хоногтой нэг удаа ч юм ингээд авдаг. За иймэрхүү зардал бол огт ороогүй байгаа. За энэ зардлуудыг би зүгээр багцлаад хэлэхэд бол за ойролцоогоор нэг 7000 крон болдог болов гэж бодож байна. Гэхдээ бүр хамгийн доод багцаар нь би бодож байгаа шүү. За иймэрхүү зардлууд бол байнгын ордог. Байнгын одоо тий тогтмол сар болгоно төлөгддөг. За тэгээ эдрийг бүгднийг ингээд монгол мөнгөөр сайхан шийдвүүлээд бодчих тий. За тэгээ үйлдвэрт ажилладаг хүний цалин бол нэг 25-аас 28 хооронд байдаг тий. Тэгээ хоёр хүн хоёулаа нийлж үйлдвэрт ажиллаж иж ерөнхийдөө ингээд гэр бүлийнхаа хэрэгцээг хангаад зээл мэл ч юм уу тий. Тэгээ өөрсөндөө хэрэглэх мөнгнүүдээ ингэж хүргэдэг гэсэн үг. Тэгээд энэ утгаараа одоо хүмүүс Чехэд ажиллахад мөнгө хураадгүй ер нь бол сайхан амьдраа таардаг гэдэг одоо яриа бол ерөнхийдөө нэг ёсондоо бас тийм амар оргуу бишээ. Яг үнэн талдаа. Гэхдээ одоо ингээд яг иймэрхүү процесс дээр ч үгүй юм уу те ингээд яаж ер нь толгоогоо ажилуулад яг илүү цалинтай ажил хийгээд илүү ерөнхийдөө ингээд орлого олох уу ч гэдэг юм уу те энэ талаар ингээд бодлаад өөрсдөө ингээд хаагаад үзээд явбал бас боломжууд байдаг. Тэгээд мөнгө цуглуулах боломжууд ч гэсэн ерөнхийдөө байдаг гэсэн. Би ч гэсэн одоо сар болгоо яг тогтмол хэмжээгээр хөрөнгө оруулалтууд хийгээд явдаг. Хувьцаад бас хөрөнгө оруулалт хийдэг. За мэдээч бонд нь бас хөрөнгө оруулалтууд бас хийгээ явдаг. Тийм болохоор яг 100% ямар ч мөнгө цуглуулах боломжгүй гэдэг зүйл бол бас ор тас худлаа зүйл шүү манайхаа. Яг тэгэхээр би үйлдвэрт ч ажиллаж исэн. Тэр хугацаанд түрүүн хэлсэн шүү дээ. Яг ингээд зорилгоо тодорхойлцсон байсан учраас өдрийн нэг хоолоо идээд тэгээд сар болгон зээлээ төлж байгаа. За тэгээд дээрэс нь мөнгөө цуглуулж байгаа. Дахиад хувьцаараа бас баггүй хэмжээгээр ингээ хөрөнгө оруулалтууд хийгээд явж исэн. Тийм учраас энэ бол яг тийм боломжгүй зүйл биш шүү манайхаа. Тэгээд иймэрхүү хэмжээний зардал гард юм байна. Та хэд бас Чехэд ирээд амьдран те гэр бүлэрээ байна ч гэдэг юм те. Тиймэрхүү зүйлүүд бодож байгаа бол миний энэ бичлэгийг үзээд бас арай өөр өнцгөөс бас харах болов. Очоо те стажинка алан мална гэдэг тийм бодлуудаа ер нь бас жоохон доошоо дарж исэн дээр юм болов гэж би бас бодож байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр та манайхаа. Subscribe мартваа.